намайг Баярын Саруул буян гэж би энэ жил 6 дугаар ангид орсон. 6 дугаар ангийн гэхэл 5 дугаар ангийнхыг бол илүү олон төрлийн хичээл багш нартай юм байлээ. Би энэ дундаас дашнан багшийг онцолж байна. Яагаад онцлсон бэ гэвэл дашнан багш эрүүл мэндэд анхаарч өглөө алхамгүй спортоор хичээлдэг надад таалагдав. Учир нь би спорт сонирхолтой. Тийм. За болно. Та өглөөгөө хідэн дэсэж байгаа юу? Хөө бараг нэг 10 гаруй 20 жил болж байна даа. Өглөө удаан хугацаар өглөөгөө би ямар ашигтай? Эхлээд залуу байхдаа жоохон ширүүхэн гүдэг байсан. Сүүлдөө нас ахаад ирэхэд жоохон зөөлөн гүдэг болсон. Энэ эрүүл мэндэд тустай хөлдгөөн гэдэг чинь хүний эрүүл байх юм уу гэж бодоод багш нөгдөө бохирол гүдэг дээ. Ямар спортод дуртай вэ? Миний хөл бөмбөг. Яг өөрөө таксан бөмбөг, волейбол, хөл бөмбөг энэ бас нэг ордод явсан. Тэгээ хамгийн сонирхолтой спорт бол хөл бөмбөгийн Английн Премьер Лигийг байг үздэг. Яагаад тэр энэ спортод дуртай вэ? Мэд багасаад хөл бөмбөг бидний чинь 10 жилийн сургууль ахтай халт хөл бөмбөг тоглодог байсан. Тэгээд их сургууль ороод хөл бөмбөг үздэг болсон. Тэгээд багшуулаад анх ирэнд чад хөл бөмбөг хүүхдэд тоглоод тэнд л энэ хөл бөмбөг гэдэг чинь ерөөсөө байнга гүйдэг хөлбөмбөг хэрэгтэй учраас тийм болоод сонирхсон да. Хичээлийн шаардлын тэмдэглэн явуулдаг. Одоо шинэ хаана хичээл болж байна. За өнөөдөр цэг нэг юм 3 болохоор хичээлтэй танилцаад залуу гişийн хувьд шаасаа төслөө судлаа гэж бодож байна. Ард тухайн шаар хатана сайн байна уу? Шинээр ямар сэтгэлтэй хичээл болж байна? Тэгээд одоо 8 дугаар ингээд Арсенал тооны үржих хуваах үйлдэлийг гэдэг хичээл болж байна. Арсенал тоо гэдэг маань бид нэр хүүхдүүд бол бид натурал тоо, бүхэл тоо, бодрогоо тоонууд нэрээд Арсенал тоо болдог. Тэрний үржих хуваах үйлдэл бол тэмдгээс хамаардаг. Нэмэгт тэмдэгтэй тоо нэмэгт тоонд үржих хуваахад нэмэгт тоо гардаг. Хасны тэмдэгтэй тоо үржих хуваахад хастай гардаг. Ингээд одоо энэ хичээлийг үзээд хүүхдүүд нь одоо бодлого бодож байгаа өөртөө бий дагаад. За энэ зүудийн хичээлүүд бол ер нь аль болох хүүхдийг өөртөө нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тийм л зорилго тавьж ажиллаж байна. За би өөрөө би нэг багш. Залуу хүний хувьд багшийнхаа хичээлийн арга барил ямар юугаар хичээлээ явуулдаг юм бэ? Тэр талаар бас залуу багш нартай өдөр дураар болсон нэг хэлэх өгөө та хэлээч гэж байна. За яг үнэ аль болох хүүхдийг өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх тийм л арга барил сүүлийн үед барьж байгаа. Өөртөө сэтгэл бодох чадварыг хөгжүүлээд өөртөө нь илүү хийгээд багш чадвар болох бага ярихыг бодоод тэгж л явбал тэгээд бас сэтгэхгүй талаас нь бас сэтгэхгүй бодлого сэтгэлийн хөгжүүлэх тийм бодлогоодыг бас хөрхөө тавьж өгөх боддог.
За болчихсон. За. Гэнзэр ингээ алтан зүйл хийдэг. Яваа нарийн ингээ болцдог. Шинэ машин болоод их хөгжилтэй, найрсаг, яриа өгдөг юм ба. Жил авахдаа аливаа хөгжилтэй байгуулдаг юм байна. Зохицол дээр нь хамгийн их үлдэлтэй маш сайн ойлгож авсан. Ямар сэдв вэ? За хариулах хөвд байна. За. Намайг энэ дэвэг Эрдэнэсрэн гэдэг би ташны багшийн хичээлээр тооны олонлог гэдгийг маш сайн ойлгож авсан. 물정으로 цагаан өргөндөө өчи шахедо эрдэм харилсан орчлинг тайнхын үдигнэг өргөлөн хүсэлдэнэ жигүүр ургуусан үлцэг барсан амьдмурхан үридэн самсан миний багшта манай Дорнот аймгийн боловсролын салбарын нэрийн хуудсан улс орнуудын математикийн боловсролын усан жилийн доотлох болох гэж байна. За усан жилийн нэг онцлог манай сургуулийн математикийн багш Дасмын нэрмэлт болон зохиол байна. За ер нь анх байгуулалтаа манай энэ бодвол тэгшээгаа зохион байгуулсан Баян захаа сургууль дээр тогтмол явуулж байхаар зарцуулгыг нь одоо тохирсон байдаг. За 2001 онд 10 жилийн авах сургууль дээр зохион байгуулсан. За тэгвэл бид бол Монгол улсын оюут ус математикийн жаргалынхаа нэрмэлтэд анх болгоод байгуулсан. За ер нь улс орнуудын олимпиадыг тодорхой нэг математикийн багшийн нэрмэлт болгох зохион байгуулах ажил бол 10 дугаар олимпиадаас эхэлсэн. Түүнээс хойш тухайн сургууль дээр болж байгаа сургууль дээр математикийн ахмад багшийнхаа нэрмэлт болгох зохион байгуулсан одоо үгүй хурлаа. За 10 дугаар олимпиад зохион байгуулахад юм хандаа багш одоо ингээд тэгшээгээр хэлээд тэгээ математик жаргал багштай одоо таны нэрмэлтэд олимпиад болно. Тэгээд сэнцэн одоо тэгээд ямар үйлдэл хангах одоо яах вэ гэдэг одоо багш нь одоо тийм юм маш одоо хүндэтгэж ханддаг юм шүү дээ. Тэгээ таны хувьд зүгээр ирээд оролцсон таны нэрмэлт болно. Тэгээд бас бүхэн одоо бичлэг баримтаа үлдээх тийм юм болох байх. Ингээ багшийн нэрмэлт болгох зохион байгуулсан. За энэ багшийн нэрмэлт болгох зохион байгуулахад бол нэлээд өргөн хүрээнд зохион байгуулсан. Энэ чинь Улаанбаатар телевизээс манай цэргийн сумын харьяат зарвал багшийн аймаг анхны одоо аймаг багшуулаад ирж байгаа үеийн анхны шээ. Оюутгад соёлын оюут мөн одоо Монгол телевизийн манай дасуулрын одоо соёлын оюут төлөвлөсөн. Донорвах хоёр одоо хоёулаа ирж одоо хоёр шавнаар телевизийн одоо бичлэг одоо зохион байгуулж. Мөн анхны шавнаар нь мөн одоо математикийн олимпиадын одоо аваргууд наймын олимпиадын одоо бүгд ирж оролцож байсан. Бас багшийнхаа нэрмэлт олимпиадын шагналуудын устдад байсан. За зарвал багш маань одоо юу нэг тэтгүүртээр авлаа. Дорнотын математикийн 18 аймгийн одоо 18 нэгдүгээр байрыг одоо үзүүлсэн амт гаргасан юм одоо говьяд багшаа. Ардын боловсролын тэргүүний ажилтан Дасмын нэрмэлтэд математикийн 3 дугаар олимпиад болж байгаа энэ агшинд Дасмын гэдэг найзтайгаа хэрхэн одоо анх танилцсаж хэрхэн одоо үерхэж нөхөрлөж яваа талаараа нэг 4 багш
болгон ярихыг хүсэж байна. За нэгдүгээрт нь миний 1981 онд Баяндүнгийн 8 жилийн сургуульд төгсөөд Баян уулын сургуульд очиж одоо математикийн жаргал багшийн шеф болон ингэж сурч байлаа. За тэгээд одоо 1982 оны аймгийн олимпиадад Дорд аймгийн Баян уул сумын одоо сургуулиас одоо нэг ахлахангийн төрөлд гэхэд одоо 4-6 хүүхэд оролцдог ийм ковоттой байсан. За ингээд тухайн үед одоо Ташнин маань аймгийн математикийн 10 дугаар ангийн авраг үйлчлэлээ би бас 9 дугаар ангийн авраг үйлчлэлээс бас турсан самсаад таатай байна. Тухайн үед одоо манай дээд ангиас төвшин жаргал, гэлэг жаргал, Батцэрэм гэх мэтийн одоо ах нар ордог байлаа. Мөн одоо бидний одоо 9 дугаар анги гэх чинь манай ахаас Самбуугийн Баяр, Сэдэнжавын Хоролжав, Лусан дугрын Үзээ Баясгалан, Дондгийн Одон цагт гэсэн одоо нөхдүүд аймгийн олимпиадад оролцож байснаа турсан санахад таатай байна. За ингээд бид нар бас тэгээд тэр жил манай Ташнин маань Монгол Улсын их сургуулийн математикийн ангид элсэн орж суралцаад оюутан байхдаа бас над руу дахиад өсөж одоо Баян уулын 10 жилийн 10 бай ангийн сурах Леопонд гэсэн захидлыг ирж байсан. Тэгээд тэр захидал дотор юу бич байсан би одоо их тодхон санаж байна. За чи минь одоо хитмээ хадгалан шүү дээ гэж одоо надад одоо их үүрэг гэх юм уу ах хүний одоо юм сургаал ярьж байсныг тодхон санаж байна. За тэгээд би бол 10 дугаар ангида ахын одоо дахиасын биелүүлж 10 дугаар ангида мөн аймгийн авраг болж байснаа турсан санахад таатай байна. За ингээд миний 83 онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангид элсэн суралцсан. Ташин маань 2 дугаар курсын ах байжсэн тухайн үед. Тэгээд ингээд бас янз бүрийн байдлаар зөвлөдөг, ийм одоо явах ёстой гэдэг байдлаар ахын хувьд зөвлөж байсныг дурсая. За ингээд бидний виз одоо Ташин маань 1987 онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангид төгсөөд Дорд аймгийн 92 оны 8 жилийн сургууль математикийн багшаар хуваарлагдсан ажиллаж байсан. За тухайн үед бол одоо 92 оноос 88 оны аймгийн олимпиадад 2 хүүхэд авчираад мөнгө цул мөнгө жаргал гэдэг одоо 2 хүүхэд авчираад нэг нь төрүүлээд нэг нь 5 дугаар байранд ороод тухайн үед бол одоо 92 оны сургууль аймгийн олимпиадад багийн дөнгөөр төрүүлж байсныг бас дурсан санах зүйтэй. За тэгээ одоо тэр үеийн одоо 7 дугаар ангийн сурагч мөнгө цул гэдэг хүүхэд маань улмаар одоо Монгол Улсын боловсролын их сургууль ирсэн суралцаж математикийн багш гэдэг мэргэжлийг эзэмшээд 8 дугаар сургууль үр бүтээлтэй ажиллаж байгаа. Одоо Улаанбаатар хотын лаборатори 1-р сургууль математикийн багшаар ажиллаж байгаа нь бас манай Ташнин багшийн анхны шавьяар бахарх сэтгэл төрж байгаагаа хэлье. За ингээд 1991 оны нэг хавраар юм да. Ташнин маань дугуйтай Баян юу ирээс ээжтэйгээ ирнэ дугуйтай ирээд бид хоёр одоо хамт манайд хонж одоо нэгэн одоо олимпиадыг хийвэл зүгээр юм байна. Нутаг усаараа юм бахархсан юм хийх учиртай. Энд бол одоо Баян уул цагаан овоо Баян дуун дасвалгаар шулуун хороотын одоо хэмжээнд хуусан одоо тойрог байсан энэ сургуулийнхаа хэмжээнд ийм олимпиад хийвэл яасан бэ? Ер нь мэрэгчлээ сурталчлая, мэрэгчлэрээ бахархая гэдэг ийм сэтэл төрж анхны олимпиадаа санааг одоо тэндээс олж авсаар дурсая. За ингээд энэ бас хөгжилтэй үед бас 92 оны хавар Баян уулынхаа сургууль дээр математикийн одоо өдөрлөг 7 хоногийн аян зохиогоод түүнийхээ хүрээнд одоо биеийн төврийн бас пүрүүжавтай хамтарч одоо жижигнсэн залуучууд 200 хүүхдийн маршийг 25 км одоо 90 хүүхдэд хийжсэнаа бас дурсан санахад таатай байна. За ингэхэд бол одоо бид нар
биеийн тэмрийг математиктэй хэрхэн холбох вэ гэдэг ингээд ирээний сургууль дээр очиж одоо бүтэн өдөр жимгөө тэнд одоо Баянгуулаас 200 хүүхэд тухайн үед ирэв маань 200 гаруй 300 хүүхэдтэй сургууль байсан чиг санаж байна. Тэгэхэд одоо нэг 500 орсон хүүхдийн бужигнаан 6-аас 8 дугаар ангийн одоо бүх хүүхдүүд орсон ийм төлөөлөл орсон ийм том спорт одоо математикийг хосолсон ийм өдөрлөгийг ирээний сургууль дээр зохион байгуулж байлаа. Тэгээ бас тэр үедээ бас орой одоо салют буудуулж энэ тэр одоо бас тэр салютыг бол одоо хэрийн цэргийн нөхдүүдөөс гойж нэг юм алтан бус байдлаар аавж одоо тэгээ одоо нэг төмөр гарчихгүй гэж бас их болгоомжилжсэн тусан санаж байна. Ингээд Дашиндаа бол тухайн одоо үеийн баялагын сургуульд хамт ажиллажсэн нийт багш нартай эрүүл сарун сайхан бүхнийг хүсэн ирээё. Математикийн багш нарын маань бодлогын цаг эхэлж байна. Дашны багшийн санаачилснаар 7 хоног бодлогын пүрэв гарагт багш нартайгаа хамтраад бодлого хөндөвтөр бодлого болон 7 хоногийн хичээл сургалтанд тулгарсан бодлогоо бодож дашны багшаасаа төлөвлөгөө авах байна. Энэ ажил маань уламжлалт болоод одоо 3 дахь жилдээ хэрэгжиж байна. За одоо бодлогын санаачилтээ бодлого бодохоо. За одоо тунаас одоо бэлтгэх зорилгоор өмнөх жилийн бодлогоос бодлогын тухайн ярилцаад хүүхдүүдэд тайлбарлах уу? Багш маань одоо 30 жилийн тэртээ улс савны нутгийн одоо математикийн олимпиадыг одоо найз Бямхан багшийн хамтаар одоо бусад одоо мэргэжлийн багш нарын хамтаар санаачлан зохион байгуулж одоо жил бүр энэ математикийн улс савны нутгийн математикийн олимпиад маань уламжлалт болон одоо жил бүр зохион байгуулагддаг болсон. За энэ жил энэ одоо 2021 оны одоо босгон дээр Дашны багшийн маань нэрэмжит болон одоо төрлөх сургууль дээр маань зохиогдож байгаад одоо манай багш нарын зүгээс бидний зүгээс маш их одоо талархалтай байгаа. За ингээд багшийнхаа цаашдын ажил амьдрал болон эрүүл мэндэд нь бас одоо сайн сайхныг хүсье. Та минь урт насалж одоо удаан жаргаж шав бид нартай бас одоо мэдлэг туршлагаа харамгүй хайрлаарай гэж одоо ерөөё. Аян гэлхэн элтэй замыг зааж өгч та ороод дэглэм ардын багш таны ад шингээсэн баатар сүрийг магтъя. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Намайг Жаргалмаа гэдэг Баян улс сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилладаг. За ингээ үдийн цайныхаа цагаар Баян улс сумын ерөнхий боловсролын сургуулийн Алтан гадас одонд ардын боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй Ахмад багш төвхний Дашны багшийнхаа гэрт хүрч ирээд байна. За ингээ яриагаа эхлэе. Яриагаа эхлэхдээ та өөрийгөө бол ингээ хүлээ танилцуулаач. За намайг 1964 онд Оронтойг Баян улс суманд төрсөн. Төвдний 6 дугаар хууль төрсөн. Манай одоо эцэг эхээс бидний 11 хууль. За одоо Баян уулын 10 жилийн сургуульд математикийн багшаар ажиллаад
заавар 27-8 жил болж байна да. Анх Монгол улсын их сургууль төгсч ирээд анх 90 хороонд математикийн багшаар ажиллаа. Тэнд 90 хорооны математикийн багш хичээлийг эхлэж хийж байгаад 5 жил хийгээд 92 онд Баян уул сургуульд ирж математик багш дондуурн сургуулийн менежер энэ хийсэн. Тэгээд одоо энэ одоо 30 жилдээ байна да. Ажиллаж байна. А манай эхнэр одоо өөрийгөө танилцуулна үдээ. За багш өөрийгөө танилцуулаач. За багш нь мөн ялгаагүй. Миний төрсөн нутаг бол энэ Баян уулсан. За 67 онд энэ Баян уулсан маань хүн эмнэлэгт төрөөд анх нэмэлсэн гэдэг. Тэгээд нэг сартай байхад Ирээний тэрэгний үйлдвэрөө манай аав ээж шилжээд очиж тэнд ажилласан гэдэг юм а. Тэгээд өөрийн төрсөн нутаг болохоор Баян уулсан, өсөж өндийсэн, тоглож наадаж өссөн нутаг болохоор Ирээний тэрэгний үйлдвэрийн нутаг гэдэг юм а. Тэгээд Ирээндээ 6 дугаар анги хүртэл суралцаад за тэндээс Булган сум руу шилжиж тэнд 1983 онд 8 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд очиж суралцсан. За тэгээд 1987 онд Багангийн багш мэргэжлэр төгсөөд эргээд буцаад Ирээний тэрэгний үйлдвэрийнхээ 8 жилийн сургуульд Багангийн багшаар томилогдож очсон. За тэнд очиад би хоёр Багангийн багшаар очисон жил маань Дашин багш нь мөн ялгаа байхгүй. Ирээний тэрэгний үйлдвэрийн 8 жилийн сургуульд математикийн багшаар томилогдож очисон. Бид хоёр хоёулаа шинэхэн 20 хэдтэй багш нар очиж байлаа. Багш нь 20-т очиж исэн юм да тэнд. Залуу хүн байна. Тэгээд тэндээ одоо ажил амьдралынхаа гарааг Ирээний тэрэгний үйлдвэр тэр 8 жилийн сургуулиас бид хоёрын ажил амьдралын гараа тэндээс анх эхэлсэн юм аа. Тэгээд тэнд 4 жил гарan ажиллаад байж л одоо энэ манай сумын засаг дарга байсан да. Бүрлээч зайлал Хоёрбаатар багш маань очиж бид хоёрыг Баян уул сумынхаа сургуульд ажиллаач ээ. Одоо та хоёрыг нүүлгэж аваачнаа гэж намар очоод 92 оны намар ингээ 8 сард очоод за та хоёрыг одоо ерөөсөө сумынхаа сургуульд авна. За одоо тэгэхээр болоод төд бодлого одоо нэг сургуулийнхаа зээл 130 машиныг явуулж бид хоёрыг гэр оронтой маань ингээ авчираад анх ингээд 92 оны намар бид хоёрын Баян уул сумынхаа ерөнхий боловсролын сургуульд Багангийн багш болон математикийн багш нэг ажилтайгаар хоёлаа хүрэлцэн ирж байлаа. Тэгээ анх эндэрсэн цагаас хойш одоо тасралтгүй 30 жилиг багш нь ажиллаа энэ сургуульд. За 30 жил ажиллах хугацаанд 10 жилийг нь 2007-оос 2017 оны хугацаанд баг боловсролын сургалтын менежерийн ажлыг хийж энэ сургуулийнхаа одоо сургуулийн 80 жил 90 жилийн түүхэн айнуудыг хамтран бүтээлцэж Ахмад олон багш нартайгаа залуу сайхан болсон хүчин багш нар болж бэлтгэгдэж гарч ирж байгаа багш нартайгаа хамтран мөр зэрэгцэж олон жилийг одоо сургууль хүмүүжүүлэх ажлаа хамтран хийж өдөө хүртэл явлаа. За тэгээд энэ хичээлийн жил хамгийн төгсгөлд нь багш нь 1-р ангийн бяцхан шавнарыг хүлээж аваад одоо сүүлийнхээ отхон шавнартай л одоо өсөг хэлхүүлж үе холбоож уншуулах гал эд ажлын гараатай эд ажлын одоо ажиллаж байна. Тэгээ эх хичээлийн жилд одоо 22 онд гараад багш нь одоо тэтгэвртэй сууж гавьяаныхаа амралтаа явнаа. За баярлалаа. Ингээд та хоёр маань хоёулаа Ирээний тэрэгний үйлдвэрийн 8 жилийн сургуулиас ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. За тэр тухайгаа дэлгэрүүлж яриа тийм ээ. За Дашин багшийн хувьд тэр үеийн хамгийн дурсамжтай үе ч гэдэг юм уу? Тэр үеэд дурсаж яриа. Тэр үед Ирээний тэрэгний үйлдвэр чинь 8 жилийн сургуульд анх авсад Эрдэнэ цагт багш захиралтай онцг нэм багш хичээл эхлэхтэй байсан. Тэгээ залуухан ч одоо дөнгөж сургууль төгссөн нөхөр очоод л тэнд чинь математик, физик, хим одоо тэгээд хичээлүүдийг заадаг байсан. Нөгөө цөөхөн хүүхдтэй бүлэг юутай усаар цаг нь бага учраас тэгээд мөхө математик, физик, хим одоо байгалийн хэмжээний бүх хичээлийг заадаг. Олон төрлийн хичээл заадаг байсан. Тэгээд би өөрөө бас нэг ойд байхаасаа эхэлж хөлбөмбөг сонирхдаг. Тэнд Ирээний тэрэгний үйлдвэрт хөлбөмбөгийн одоо хичээлүүлээд тэр анги бүхэн тавсалгаанаар гадаагаар хөлбөмбөг тоглодог. Тэгээд Ирээний тэрэгний үйлдвэрийн дэлгүүрт байгаа хөлбөмбөг дуусаад энэ Баян уулын хонхрын дэлгүүрт хөлбөмбөг өрдөө тэр зарагддаггүй байдаг гэсэн байхгүй. Тэрийг хүртэл хүүхдүүд нь ирж аваад
би тэр зөвдөн дараад нь баян уулын хөдөлთა авлагийнхан тэгжсэн. Таны хөл бөмбөгийг би борлуулж өгсөн шүү гэж иржсэн. Тэгээд тэр хөлбөмбөг толоход эдгээрсэн хөлбөмбөг толоод нэг хэдэн онд удаад 90 онд болов 91 онд болов аймгийн аврагт нэг 8 жилийн хүүхдүүд аваад ичсэн. Тэгээд тэгэхэд бол аймгийн аврагт очоод манай хүүхдүүд 4-4 өрөөнд орж ирсэн. Тэгээд тэр чинь зоондоо бол бүх сургуулиудаа хожоод пенальт гараад 1-р 10 жилийн хүүхдүүдэд тоглож байгаа. 1-р 10 жилийн хүүхдүүдэд тоглоход 1-р тэднээс манайхан бүр 7-8-ийнх 1-р 10 жилийн хэд 9 орныхан харьцангуй өндөр аргамтлаа. Тэгэхэд л одоо тэр аймагт очоод тоглож байгаа тэр аймгийн сургуулиудын биеийн тэрийн багш нар тэрийн тасалбартай гайхаад энэ та одоо биеийн тэрийн багш өгөө нөгөө математикийн багш гэсэн чинь намайг гайхаад математикийн багш өртөө энэ хөл баг биеийн тэрийн хүн тасалбартай явж байгаа. Өөр хобби юм да. Тэгээ хобби юм гээд дээр Ирэнээс баян уулд 92 онд ирээд 92 онд 93 4 онд үлдээ. Баян уулд би анх сумн дээр саксны лигийн тэмцээний зохион байгуулж ирсэн. Тэрэнд яг одоо улсын цөөрүүд юу нөгөө аяг болон багууд нэртэй. Тэгээ нэртэй ороод 10 гаруй баг оролцоод тэгээ би өөрөө хэдэн чамнартайгаа орж ирсэн. Тэгээд ороод тэр чинь нэг багийн 100 мянган төгрөгийн боосот төлөв дээ. Хагас үтэнцэн тоглолт болно. Тэгээд тэр чинь баг 2 сар үргэлжлсэн. Тэгээд тэр чинь бас давгүй өндөр шагналтай тэр нэг багийн төгөлсөн баг нь 150 мянган төгрөг авч байлгүй дээ тэр үед. Тэр үед мөнгөөр тий. Тэгээд бас л давгүй өндөр шагналтай тий. Тэрнээс хойш хүүхдүүдийн дунд энэ баян уулд дээр төссөн хөлбөмбөгийн секс дугуйд хэдэн жил огсож явуулаад волейболоос тоглоно, хөлбөмбөг тоглоно. Спортоор бол яг давгүй хичээлсэн шүү гэж боддоо шүү дээ. 1987 онд Хэрээний тэрний 8 жилийн сургуульд математикийн багшаар ороод тэгээд тэр чинь нөгөө 88 онд олимпиадад аймгийн төрөлцөө олимпиад болдог байсан. Тэр 8 дугаар ангид нөгөө санжаагийн мөнгө жаргал 7 дугаар ангийн нэрнтэн дагвын мөнгө зүгээд 2 хүүхэд авчаад нэрнтэн дагвын мөнгөд маань төрүүлээд мөнгө жаргалд маань 5-д ороод манай сургууль Ирээний сургууль багаараа 3-д орж ирсэн. Тэрний дараа жил нь мөнгөцөл, ингэцэл гэдэг 2 хүүхдээ очоод ингэцэл нь төрүүлээд мөнгөцөл нь 5-д ороод бас 3-д орж ирсэн. Тэрний дараа жил нь ингэцэл даваа цэрэн гэдэг 2 хүүхдээ очоод хоёулаа төрүүлээд манай Ирээний сургууль багаараа аймагт тэргүүлж ирсэн. Тэгэхэд л одоо математикийн олимпиад юугтаа яаж оруулах вэ? Яг үгүй 7-8 гарагийн хүүхдүүдийг бол ер нь гайгүй мэдих хэмжээнд боддог байсан. Тэгээд баян уулын сургууль дээрээ бас олимпиад хүүхдүүдийг бэлтгэж байсан. Хүүхдүүд маань бас давгүй бас 1-3 дугаар байруудыг орж байсан, эзэлж байсан. Яг хоо энэ нэг баян уулын хүүхдүүд бэлтгэхэд бол Ирээний хүүхдүүдийн онцлогонд багаангийнхан байсан 7-8. Баян уул болохоор 9 сар үгээд бас дээшээ ирээд энэ баян уул нөгөө хамт ажилладаг багш нар их олон болдог байсан. Тэр үед одоо Бэмпанд багш, Батмөр багш, Инхцэг багш, за Жаргал багш маань байсан. Эдгээр багш нарын гадаа хамтраад бас олимпиадны хүүхдээ бэлтгээд бас амжилттай дүн уруулдаг байсан. Дүн үзүүлж байсан. Баярлалаа. Анх танилцсан үеийн дурсамж гэр бүлийнхээ тухай яраач. 1987 онд Ирээний тэрэгний үйлдвэрийн 8 жилийн сургуульд багш нь багаангийн багшаар очиж, дашин багш нь математикийн багшаар очоод за сургууль маань цөөхөн хүүхдтэй, цөөхөн багштай байсан. За тэгээ сургууль дээр багш нь багаангийн багш, шинэхэн багш очсныг хэлэхүү. Тэр үеийн сургууль маань өнөө цагийн шиг биш байлаа. Бас одоо палмастер гэхэл ер нь тун ховор, өнгийн харандаа голчтой. За тэгээд зураг хөрөг өнгөц зургнуудыг хайчлаад ингээ ангидаа ханан сонин хийдэг, ангийн булан хийдэг, хүүхдүүдийнхээ үзүүлэнг бэлтгэдэг, ингээл өглөөнөөс орой хичээлээ заачаал хичээлийн дараа маргаашаа хичээлийнхээ ангийн бэлтгэлүүдийг хийдэг. За ингээл хийж явах хооронд хугацаанд л орой олдсон, дашин багшин тэргээр бас хичээлийн бэлтгэлийгээ явна. Тэгэл хамтдаа орой гараад хэдүүлээ гэр гэртээ харин хамт сууж хичээл сургуулийнхаа ажлыг бэлтгэж янз л хийн. Ингэс явж явсаар хоорондоо танилцаад анх очихдоо би тэр ерөөсөө бие таньдаг болчихсон. Тэгэл тэр хамт ажиллаж явсаар л тэр ажлын байран дээрээ л хамтарч ажилласаар яваад хоорондоо танилцаж гэр бүл болсон бид хоёр. 88 онд хоёулаа гэр бүл болж энэ баян уулд энэ хадам
хашаанд ирж бид нар форумнаар хийгээд ингээ айл болоод ирээнийхээ 10 айлын орон сууц гэж байсан. Тэнд бид хоёр нэг өрөөнд нь одоо айл болж байгаарч анх суужлаа. Тэгээд 89 онд одоо том охин маань гарсан. 91 онд хүү маань гарсан. Ингээ хоёр хүүхэдтэй болоод одоо хүүхдүүд маань бүгдээрээ 30 гарантай болчихсон. Хоёр хүүхэд маань хоёулаа Монгол Улсын их сургуулийн нэг нь одоо геологийн мэргэжлэр, нэг нь герман хэл, англи хэлний мэргэжлэр төгсөөд одоо хоёулаа Улаанбаатарт тус тустай айл болчихсон. Тус тусынхаа ажлыг хийгээд за ачцээтэй өнөр өтгөн одоо бүгдээрээ сайхан гэр бүл болоод байж энэ да. За 5-6 ачцээтэй болсон шүү дээ. Тийм ачцээтэй болсон. Одоо баг нь тэгээд 2 гарантай том нь ихэд одоо 4-5 дугаар анги болцоод явж байгаа дээ одоо. За ер нь бол ингээд ташин багч нь тэгээд хөлбөмбөг бүх сонирхолтой тоглодог гэдэг нь багш ингээд хэр хүүхдүүдэд хардаг байсан бэ? Хэр гэрээ ажиллаад багш нэрээс бүр залуу байхдаа ирэнд очиод байхдаа за би нэг хичээлдээ явчаад хичээлдээ яваад орж ирээд цүнхээ тавиал за нэг би засчаад ирээ. Сургууль манахаас ойрхон 10 айлаа орсоцоос тэрүүхэн тийм ташаан дотор за нөгөө гараал хальт чимээгээ сонсгол алга болчихоор сонсгол тэр нөгөө хэдэн хүүхдтэй тийм хөл бөмбөг шүлөөл дээр тийм дундлаа тэмдэл гарч ирдэг байсан. Нэг л мэтгэл хөл бөмбөгийн дундл тэгээд сургуулийн хашаан дотор л өнжиж идэг тийм л хүн байсан даа багш нь. За тэгээд сургуулийн ажлаар маш их хийжлээш явна бас олимпиад уралдаан тэмцээнд их явна. Мөн нөгөө одоо ардчилсан нам гэж анх одоо би болоод ардчилсан намын одоо анхны ардчлагч гишүүн байгаад одоо энэ тэр хурал цуглаан бүх л юмд явна шүү дээ багш чинь. За тэгээд ихэвчлэн хоёр хүүхдээ би л одоо голчлон гэртээ л 80 наваа гэхдээ бид нар бас залуу байхдаа сайхан байжээ. Одоо 2-3 настай болчихсон хүүхэд хараа гэртээ суудаггүй байлаа шүү дээ. Хүүхдээ 4 сартай байхад нь л ажилдаа орчдөг. Сургууль ойрхон хоёлаа ээлж зөрж гүйж гад хараал. За тэгээд бүр баг хүүгээ болохоор одоо манцэтэд баг авчичаад нэгнийхээ ангийн гарын ширээн дээр тавьж гаад тэгээд дундчаа хооронд гүйж орж хичээлээ заачаад нэг гүйж орж хөөж хороож авчичаал. За тэгээд том хүүхдүүд эн чин дунд анги болохоор тэрэл явчин. За тэгээд яашлд орохоор нь яашлд өгчдөг. За Баяудан сургуульд ирэхэд нүн ялгаа байхгүй яасл ажилтдаг байсан. Манай хоёр хүүхд ер нь багаасаа хоёулаа яаслаас цэцэрлэгээс сургууль бүгдийг дамжсан ерөөсөө. Бүх одоо тийм яваад төлөвшчихсэн ерөөсөө цэцэрлэг яасл гэдэг хүүхдийг анханаас маш их төлөвшүүлж өгдөг. Тийм бас сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол их чухал юм байна гэдгийг багш нас ойлгож байдаг. Цэцэрлэгт явсан хүүхд маш их сайн ярьж сурдаг, бие дааж сурдаг. Хүүхдтэй хамт олонтойгоо харьцаж сурдаг. Ингэж бэлтгэгдэж орж ирдэг юм байна гэдгийг багш нас өөрийнхөө хоёр хүүхдээс үлгэр авч бас ойлгож авсан юм. Тэгээ энэ дэрсэн байна хүүхдэд маань сургуульд ороод яхаа нэг л мэтгэд өөрсдөө уншаад бичиж сурчсан л байсан да. Тэр хоёртой би нэг их оролдож байснаа сандгүй. Дашнымж математикийн багш гээд очиргүй гэрт хичээл заагаад хоёр хүүхдтэй таньшаа тоо зааж ирснийг өдөөл нэг сайн ер нь ховордоо ихэвчлэн сургууль дээр л тэр ангийн хүүхдүүдтэй л үргэлж юм л одоо тэр ч олимпиадад бэлтгэх юм, энэ ч олимпиадад бэлтгэх юм гэл хэдэн хүүхдийг эндээ тэндээ дагуулаад гаш нь явж идэг. Гэрийн бараг ер нь их л ховор хардаг хүн байсан да ер нь залуу байхдаа бол. Тэгээ би ч тэгээд эрэнд нь сурчсан одоо явж л байх хэвээр одоо ажилдаад явахгүй болохгүй гэж нээгээ явуулдаг. Өөрөө гэртээ юм амжаалаад миний хоёр баг эмэгтэйд харин энд ирээд байхад хоёр хүүхдүүдийн маань маш их харилцаж тасдаг байсан. Бас нас цаашаа цэцэрлэг яслаас авна авчирнаа байчин. Тэгэл яг хүүхдийн болохоор дохноос ч юм тэгээд том болоосоо саялдаад одоо сайхан байна уу. За багш нэг дээр арчилсан хувьсгалын үед хичээл мэдээж орж исэн багш нар байна. Ташин багштай тэр үеийн хүнд хэцүү үе байсан уу тэр үед. За тэр үе өнөө хоёрыг харьцуулбал юу ямар байна вэ? Тэр тухай та яриач. Тэр арчилсан хувьсгал Монголд арчил анх хөгжөд ирээн чинь нэг үе толооны бараамаараа багт ирээн чинь одоо бараг 90 онд хэцүү байсан шүү дээ. Мор давс юу хоёр дэлгүүрийн дангуун дээр байдаг байсан. Тэгээд тэр үед ирээний хөрхөт картаар бараагаа авдаг байсан. Тэгээд тэнд яг хөө тэгээд сургуультууд хичээл сургуулийн үеэр гайхыг явуулсан. Гэтэ бас л тэрнтэй зэрэгцээд бас нэг хичээлийн хэрэглэхүүн бэлтгэх юм уу тэр ажилд бас нэг жоохон юмнууд дутагдах тийм байдаг байсан. Тэрээс ухаангүй нэг сургуульд
хэвийг явагдаад гайгүй би тэгж боддгийг. Биднэрт нь одоо залуу байсан чөлхөө одоо тэгээд цаг үетэйгээ тий. Цаг үетэйгээ ажиллаж хамтарч ажиллахгүй нийлж явахгүйгээр тэгээд болохгүйгээд одоо хүүхдүүдэд хичээлээ заагаад тэр хорон зөвлөгөөнд оролцоод тэгээд одоо ингээл гүдэг байсан да. Ялгаагүй дамжуулаад. Тийшээ хараад л гүдэг байж байгаа. Аяалахаас гарч ч гэсэн муу ялгаагүй тийм. Тий, гадаа гарч хөлбөмбөг тоглоод хэдэн жилийн өмнө нэлээд хэдэн 2090 онд 91 эцэг их надад тэгжээс тоглоод одоо манай хөвөн одоо нэлээд олон гутлын уул салгасан шүү танаас гутлын уул яг одоо нэхэн шүү гэж. За. Анх баяр дэрхэд энэ цагаан бай корпуст л бага ингэ байсан юм байна. Одоо энэ манай сургуулийн захирал хийж байгаа бат хоёрыг миний ангид байсан. Энэ цагаан байр нь л бид нар байсныг би бас бүр түрхэн сандгийг дөнгөж иржсэн болохоор бас өөрөө ч залуу байсан. Миний хувьд 2005 оноос хойш Дашнин багштайгаа төрлөх сургуульда 17 дахь жилдээ мөр зэрэгцэн хамтран ажиллаж байна. За мөн одоо Дашнин багшийн маань гэргий болох Амар зай багш маань бол миний бага ангийн багш маань юм. За энэ хоёр одоохон багштайгаа өдөө хүртэл энэ хоёр хүнийхээ зааж сургасан, зөвлөсөн дагуу амжилттай ажиллаж байгаадаа баярлаж явдаг. За Дашнин багшийн маань хувьд бол бидэнд сурагч байхад бол математик, геометрийн хичээлийг маш сонирхолтойгоор зааж сургадаг байлаа. Манай ангийнхны хувьд бол геометрийн хичээлийг илүү их одоо нийтээрээ сонирхож давтаж одоо хичээлдэг байлаа. За мөн Дашнин багш маань математик, геометрийн хичээл заахаас гадна залуу багш нар сурагчид хүүхдүүдэд хөнгөн атлетикийн спорт болон хөлбөмбөгийн спортоор хичээлж тэдгээр спортын талаар бас зааж сургадаг байсан бол сайхан санагддаг. За Дашнин багш маань улсын аврал шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсныг бол дурдах нь зүйтэй байхаа. Ингээд Дашнин багш болон түүний гэр бүлд нийт одоо хамт олонныхоо нэрийн өмнөөс ажил хөдөлмөрт нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээ одоо бол сайхан болжээ. Бүх юм одоо гэрэл тоог цахилгаантай, бүх техник технологи хөгжчихсэн. Одоо бүхэн компьютер гар утас хэрэгжилж байна. Хаанаас одоо бүх зүйлийг бэлэн зүйлийг одоо татаад авчиж байна. Мэдээллийг бүгд одоо цаг хугацаа алдахгүй аваад үзэж харж байна. Тэгэхээр ийм орчинд одоо манай хүүхдүүдийн сурах, манай багш нарын хөгжих энэ сайхан орчинд бол одоо гарцаа байхгүй амжилт үзүүлэх цаг хугацаа бас болжээ гэж багш нас бодож явдیں۔ За. Ингээд та хоёр маань тэгвэл 30 жил ингээ боловсролын салбарт хоёулаа мөн зэрэгсэн ажиллажээ. Тэгвэл та хоёрын зүгээс залуу багш нартай хандаж хэлэх зөвлөгөө юу байна? За. Юуны төрөө залуу багш нартай хандаж хэлэхэд мэрэгжилдээ эзэн болоод чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө гэсэн сэтгэлдээ ингэж ажиллаж байвал хүний хөдөлмөрийн үршим гардаг л гэж би бодож явдаг. Одоо үед чинь одоо жижиг ухаан технологийн одоо хурдан хөгжиж байгаа үед хаанаас мэдээллийг авна, хаанаас сургалтыг зохион байгуулах иймэрхүү технологийн өндөр хүрээлтийн эрен үед байгаа учраас энэ бүхнээс л хоцрохгүй шинэ мэдээллийг ажиглах соргог авч тэрийг хүүхдүүдтэй шавнартаа дамжуулж тэрийг харин ямар аргаар хэлбэр дөхөм аргаар яаж ойлгох вэ гэдгийг л байнга шинийг санаачилж ирэл хайж тэгдэл байвал үрдэнтнээ сайн болно гэж захий да. За багш нар мөн одоо энэ сайхан залуу сайхан багш нарын хамт олон жил ажиллаж явлаа. Яг нартай бас нэг ингэж боддtiin хүн байх гэдэг маш их сайхан хувь заяа. Энэ хүн байх хувь заяаг хүн өөрөө маш эрхэм хүндтэй сайхан авч явах өөрөөс нь шалтгаалдаг. Тийм учраас багш нарыг би бага ангиас нь эхлээл хүүхдүүдэд хүн болж төлөвшгийн сайхан хүмүүжил төлөвшлийг олгож байгаасай гэж хэлэх байна. За тэгээд тэр хүн байх энэ сайхан эрхэм хувь заяаг олгох бол эцэг их багш сурагчийн хамтын ажиллагаа.
За энэ дээр манай багш нар хүүхдүүдэд заавал дээд сургууль төгссөн боловсралтай дээд сургууль төгссөн нэг л боловсралтай хүн гэж хэлэх биш. Ерөөсөө хүн болж төлөвшсөн зөв сайхан хүн сэтгэлтэй ийм сайхан хүн байх юм бол тэр хүн өөрөө сурна, боловсрно одоо ирээдүйд бүтээлцэх мундаг боловсон хүн өчн болж чадах ийм төлөвшөлтэй хүмүүсийг бий болгож байгаарэ гэж одоо залуу багш нартай багш нар хэлэх байна. За ингээд удахгүй болох таны нэрэмжит Уул Цав нутгийн 30 дахь олимпиадын тухай яраач. Анх яаж үүсгэн байгуулагдаж байсан бэ? За одоогоос 30 жилийн өмнө энэ олимпиад анх Баян уулын сургууль дээр үүсгэн байгуулагдаж байсан. За энэ анх үүсгэн байгуулсан аачлал бол Бямханд багшийн Баян уулын сургуульд математикийн багш, би ирээнд математикийн багш. Ирээ энэ хоёрын хооронд дугуйтай ирээд Бямхандын даахнууд хойлоо шинжин одоо буухал томхтой гинтхэн ерөөсөө энэ Уул Цав нутгийнхаа нэрэнд олимпиадыг зохион байгуулъя гэдэг шийдэл хуулиар хүрээд за техникс олимпиадыг зохион байгуулъя. Тэгээд эхний олимпиаданд бол ирээний сургууль, Дашуулрын сургууль, Баян уулын сургууль, 3 сургууль орж ирсэн. За тэр олимпиадыг зохион байгуулах бас төвхтэй. Тэр чинь нөгөө шангын сан ман гарган одоо энэ гэдэг бол бид нэр одоо хүүхдүүд энэ бол спорт одоо гэдэг тоглоом явуулаад тэр чинь нэг спорт одоо чинь нэг төгрөг байлоо тэ хүүхдүүд. Нэг төгрөг хоёр төгрөг ч үлээ. Тэгэж явуулаад анхныхаа шангын сангаа их усүрийг бий болгоод тэр үед бид нартай хамт Баян уулын сургуульд Батмөр багш байсан, Инх цэцэг багш байсан. За энэ олон багш нарынхаа тус дэмжлэгээр анхны олимпиадын зохион байгуулагдаад эдүүгээ 30 жил тасралтгүй явж байгаа юм. Нэг онцлог энэ олимпиад ганц тасраагүй. Одоо нэг энд олимпиаданд бол эхлээд 3 сургууль орсон, дараад нь тэгээд 4 5 Уул Цавын нутгийн сумдын сургуулиуд ордог байсан. Сүүлдөө ингээд энэ маань улам өргөжөөд Дорнот аймгийн хэмжээнд Дорнот аймгийн бүх сургуулиуд ордог болсон. Бүр сүүлдээ энэ маань бүсийн олимпиад болсон. Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос хүмүүс ирж оролцдог болсон. Энэ олимпиадын маань энэ зохион байгуулагчнаараа Дорнот аймгийн математикийн сургуультанд бас нэлээд төлөвлөгөө тус нэмэр болсон гэж бид нар боддог. Энэ олимпиаданд анх ороод оролцож байсан чавнаар маань одоо олон математикийн багш нар төрөн гарсан, олон алдартай хүмүүс бас эндээс төрөн гарсан. Энэ бол тэгээд нэг ясантууд энэ тасралтгүй явуулж байгаа нь бол энэ нөгөө Уул Цав нутгийн сургуулиудыг өргөжлөд Баяндан Дашуулаар ингээд суугаад явдаг байсан. Сүүлдөө энэ маань аймгийн хэмжээнийх болоод бүх аймгийн хэмжээний сургуулиуд зохион байгуулдаг болсон. Энэ үеийн олимпиадыг 30 олимпиадыг зохион байгуулжсэн тухайн үеийн сургуулийн захирлууд болон тухайн үеийн математикийн багш нартаа бас талархаж илэрхийлье. Энэ маань энэ өдөө зэрэгтэй яваа нь одоо энэ олон Дорнотын математикийн тухайн үед ажиллажсэн бүх багш нарын маань ачиг авъя, математик сэтгэлтэй авъя, хүүхдөөйгөө сурагчтайгаа математик сэтгэхүй хөгжүүлэх энд нь төлхөө анхаард байсны нэг тод өдөрлөг гэж бодож явд юм аа. say